Надад хайртай хүнээ найрах төлөвлөгөө хэрэгтэй. Би чамд хэрэгтэй гэвэл хайртай хүнээ найрах бүтэн сарын төлөвлөгөө гаргаж өг. За тэгье. Эмэгтэй хүнийг найрахын тулд хамгийн түрүүнд тэр эмэгтэйг юунд дуртайг нь олж мэдэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь ямар хоббитай, хаашаа явах дуртай, ямар амттан идэх дуртай гэдгийг мэдэх ёстой. Хэрвээ чи хүсч ивэл би чамд наривчилсан 14 хоногийн 1 сарын төлөвлөгөө гаргаж өгье. Бэкө. Тэгье. За, эмэгтэй хүн гэдэг бол хамгийн түрүүнд хамгийн чухал нь хамтдаа байх чухал. Түүнд цагийг өнгөрүүлэх нь хамгийн чухал. A few moments later. Тэгээ би одоо тэр охинтойгоо бүтлээ гэж бодоход бүтээр одоо хэдэн жил болох бол чи нэг төлөвлөлөө дууж. Юу хуцаадаг би юу гэж хоёр бүний хоёр дахь зүрх сэтгэлийн эмэг төлөвлөгөө гаргаж байдаг юм эргүү мадаа. Тэрийг чи мэдэн штэ, чи шийдэн штэ, чи бодож олно штэ, чи үчийн тунгаан чи болцоо дагуулж явна. Юу яриад байгаа бэ? Асуух юм асуул та эргүү малнуу та. Би мэдгүй штэ надад чи ёо ингэж байгаа намайг анестал хийчихээ. Маш бора анестал гэдэг чи одоо делет гэсэн үг үү одоо инстал гэсэн үг үү? Ёо забай зүгаадаг ламбо өрөөс асуу. Иргүүр малууд асуухгүй дандаа нэг өглөө хэд босгоо орой хэд дуудахгүй хэдэн ууцгүй яг бүгдийг нь асуухгүй ингэж байдаг шүү дээ малуудаа ёо зай ёо